яг энэ асуудал дээр бол 2008 онд бол шийдвэр гарцсан байгаа. 2012 онд бол элбэг доржин хонглын шүүх нь бол аавыг хэлмэгдүүлээд эсрэг нэг асуудал дээр 2 өөр шүүх гарцсан. Нэг асуудлаар шүүх болоод ахиж хилцдэггүй. Тэгэхээр хинний захиргааны иргэн юм уу эрүүг иргэн юм хэлж мэддэггүй. Тэр тухай та бүхэн сайн мэдчих байсан баг. Элбэг доржин хонгол бол дуртай өнөө дураараа хэлмэгдүүлдэг байсан. Энэ асуудал дээр тийхүү шийдвэр гаргасан. Гэтэ хэдэн үнэн хэзээний цагт бол энэ асуудал шийдэгдэж харж байна. Тэгэхээр болоод энэ асуудал бол нийслэл бол үнэхээр харамсалтай байна. Нийслэлийн удирдлагууд бол мэдээлдэггүй байна гэж ойлгож байна. Яг тэгвэл бас Нямбатар дараа бас өөрөө хуульч хүн өөр мэдэх ёстой. 2008 оны дээд жүхэн шийдвэр 2012 оны эрүүгийн шийдвэр яг нэг асуудал дээр байгаа байхгүй юу? Улс төржүүлж гэсэн үг. Энэ бол 100% төржүүлж байгаа нэгдүгээрт. Яагаад гэвэл 2012 он 500 цагтаатай нээлжиж аавыг элбэг дорж шүүгээр хэлмэгдүүлсэн. Тэр бүгдээрээ мэдж байгаа. Тэр ард түмэн мэдж байгаа Монголын. Тэгэхээр энэ шаардлагын дагуу хилцээний ширээнд сууцгаах уу? Энэ асуудал аавна гэдэг зүйлийг ярьж байсан. Энэ бол шууд одоо элбэг доржин хэлмэгдүүлэлтийг дэмжиж байгаа гэсэн үг. Элбэг доржийг дэмжиж байгаа гэсэн үг. Хонглын шүүхийг дэмжиж байгаа гэсэн үг. Тэгэхээр энэ бүхэн дээр бол хатуу барьсурт байгаа. Хизээ нэгэн цаг удаадараа гэсэн байхгүй. Угаасаа 2008 оны шийдвэр байгаа. Тэгэхээр 2012 оны элбэг доржин хонглын хүмүүстэй хэлмэгдүүлдэг тийм шийдвэрийн тэр хонглыг дэмжих гэсэн үг болно. Тэр өчигдөр нийслэл буцаагаад өмчтэй авах. Би бол маш тодорхой хэлж штэ. 12 оны шүүхийн шийдвэр бол тодорхой. 2012 онд аавыг хэлмэгдүүлсэн би бол хизээний үнэн гүйцэгдэн цаг хугацаа хэлнэ, цагаат нь гэж хэлээ. Тэгэхээр та тэр шүүхийн шийдвэрээр л явах юм байна зү. Баян 10 жилийн өмнө. Нэг удаа одоо боддоо нэг асуудал дээр 2 өөр шүүх гаргадаггүй байхгүй шийдвэр. Угаасны практик дэлхийд байхгүй байхгүй юу? Тийм практик дээр дураараа дөрвжсэн хүнийг хэлмэгдүүлжсэн элбэг дорж хонглын шүүх гаргацсан. Тэрийн тэгээд дараад нь дэмжих болохгүй угаасаа. За баярлалаа.